Урлаг бол сэтгэлд хүрсэн хэр буртгийг угаан хариуцгагч Тэнгэрийн ус юм. Сайн муу хар цагаан хайг харуусал алдаа оноо амьдрал бүхэл ихэн ба эцэс энэ бүх жаргал цуглан эргэлтгүй мөнх ба мөнх бус. Хүний амьдралын бүхий л игээдээ хийгээд бүүдгэр талыг урлаг хэмээх тайлагдаж онцлог мэт ертөнц өөртөө агуулж буй. Өнгө гэрэл их шиг хөгийг танд мэдрүүлэх долгион Их дэлхий радио 107. Урлаг ба ертөнц. Урлаг ба ертөнц. Тэр үуч хоорондоо ингэ муудалцсан ч гэсэн цагаан атаархал. Бие биенийг ингэ хорцолдог. Аяас талруугаа нэг хөвчинг өрсөлдөхөр муу нэгээ сайныгаар сайн муугаар гэдэг юм ингээл хоорондоо өрсөлдгөл юм байл. Тэгээд чинь нэг зудлалыг маргаш цаг найзууд болов юм шүү дээ. Тэр бас их гоё. Сайн байцгаана өрхөн мөндөд сонсогчдоо. Урлаг ба ертөнц нэвтрүүлэг та бүхэндээ шинэхэн дугаарыг бэлтгэн хүргэж байна. За манай энэ дугаарын зочноор номын зураач Наран Туяагийн буян оролцож байгаа юм. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Радио сонсогчдоо бүгдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай сонсогчдод өөрийнхөө тухай товчхон танилцуулъя. Би ерөнхийдөө зураач юм л да. Ялхасаа зурдаг байж байгаа л дугууланд явал 10 жилээс дугууланд явал дод сургууль төгсөөл 4 жилээр. Тэгээс үл Сүркэн гэж төгссөн төгсгөө. Тэгээд нэгсэндээ суур зурсан зургийн мэргэжлэр төгссөн магистр цолтой л байна. Одоо багшилж байгаа. Аав ээж бас бага насныхаа тухай бидэнд дурсахгүй. Ихэс би дөрвөлд хоёр дүүтэй яг зураг хийгээд тэгээд хоёр урамтгэлээд тооруулаа. Зургийн үтсэн чиглэлээр бол номын зураг ихэнх нь байна. Тэгээд ганц хоёр зураасан зургийн чиглэлээр хийсэн ажлууд байсан. Байх. Үндсэндээ зураг зурж өгснөөс хойш хоёр удаа үзэсгэлэн гаргасан юм би досоо. Нэг тийм хамтарсан үзэсгэлэнд бол зөндөл орцчихлээ л да. 86-оос хойш урчдын орооны тэр цагт бүхэл үзэсгэлэнгүүдэд оролцож байсан. Дундаас нь их сургууль яваад 10 жил зүсгсэн баг. Тэр хугацаанд одоо нуун зургийг хийгээл явчихсан л да. Аль дунд сургуулийг дүүргэсэн бэ? Одоо тэр үеэр лаборатори 1-р дунд сургууль гэж чөөсөн юм байна шүү дээ. Монголын мундаг хүмүүс тэр сургуулийг дүүргэсэн байдаг юм лээ. Монголч одоо төвлөрсөн амьдралд ороод 50-60 жил болж байгаа юм шүү дээ. Яг нэрийг нийгмийн шаардлагаар улсууд богинорол амьдраад ирэхээр тэр үе чинь улсуудыг бүгдийг нэг ном бичгтэй болгоно. Нэг хэсэг нь аяасаараа нэг хэсэг нь эрдэв чадлаараа тэгэл нэг төвлөрөөд амьдраад ирэхээр тэгэл өсөг нэг хэсэг бүлэг нийгмийн нэг давхаргууд бий болсон юм шиг байна. Тэгээ ерөнхий төв нь болохоор энд Улаанбаатартай бол төвлөрч ирсэн болов гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгээд эндээсээ дандаа нэг аяасаараа нэг хэсэг бүлэг улсууд нь ингээд дэшээ нэг хэсэг нь ажил төрлөөрөө гараад нэг ч тийм тэгшгэ амьдралыг л мөрөдөж л бүгд сайхан амьдрахын төлөө зүтгэл тэгэл нэг хэсэг нийгэм давхаргал бий болсон юм шиг. Тэр хэсэг нь л одоо энэ 40 мэгтүүдээ энэ 30 баг тойрог өндөр бий болсон болж байгаа. Ихэнх нь яг л энэ хотын төв бий болсон. Таны бага насны тухай дурдвал 1-р 10 жилийг төгссөн гэж байна. Тэнд ямар багшийн ангид сурч ер нь ямар хичээлдээ дуртай вэ? Багтаа яг айгүй ер нь хичээлүүд гайгүйсэн. Их цагаа дандаа зураг хөргийн чиглэлээ. Уран зохиолын хэлний чиглэлийн гайгүйсэн юм шиг байна. Тэгээд 1-р 10 жил чинь би гавлан багш ангид сурч ирсэн. Тэр үе чинь 1-р сургуульч их авьяастай нэртэй цудаг их том багш нар хөшөлдөг байсан шүү дээ. Зэрнэд мэдгойгээд монгол хэлний их том төлөөлөгч юм байна. Тэгээ гомбчгүй физик тэгэл цагаан ингээд математик эрүүл их алдартай их олон юм билтэй. Тэгээд тэдний бүх гарыг дамжсан дээр баярлж илээ үү. Тэр үеийн ус сургуульч их хариуцлагатай ч байж их чанартай ч сургадаг байж шаардлага өндөрч байсан юм шиг.
10 жилд байхдаа л ширээнээр хүүхдүүдийн хамгийн ард цочаал нөгөө зураг дэвтэр хийждэг л яг л тэр л юм. Одоо яг л тийм санаад ороод байна. Тэгээ нөгөө дундуур нь хичээлүүд харуулсан дугуйл ингээл. Тэр үчин бас нийгмийн итгэх сайн байсан юм уу? Нийгэм тийм анхаардаг байсан юм уу? Ягаад ч хүүхдүүд сэтгэлдээ хөтлөгдөд дор нөгөө сорхдаг юм чи тэр үчин ямар баар ресторан янз бүрийн интернет байсан биш. Ерөнхийдөө энэ хүүхдүүдийн сонирхлыг татдаг юм нь юу гэхээр дугуйлан секц темнүүд их байсан байгаад байгаа юм байна. Тэгээ тэр үед нэгэн талаас тэр хүүхдүүдийн нөгөө ирээдүйн боловсрол тал руу бас сайн анхаарч ханддаг байсан юм харагдаад байгаа. Тэгээд бид нар яд гэхээр нэг бушууган хичээл дуусахаас дугуулан дугаа яваал гэдэг байсан. Нэр дугууланд очиж нөгөө дуртай юм их гэдэг шүү дээ. Нэг хэсэг нь хөгжмөд орох гал, нэг хэсэг нь зураг зорох гал, нэг хэсэг нь бужиг танцаа хийх гал ингээл. Тэгээ тэр үеийн бас боломжийг их сайн тавьдаг байсан гэж би ойлгоод байна. Юу гэхээр би чинь залуутай хэсэгт урд нь л явдаг байсан. Тэр чинь нөгөө манай сургуулиас нэг 2 халахын зайд нэгдүгээр сургуулийн орно. Тэр үе чинь шинэхэн байгуулагдаад өстой бодгон атаагүй нэг сайхан. Өстой ордон байсан юм шүү. Залуутай хэсэгт ордон гэж ярьдаг байсан. Одоо ч байгаа шүү дээ. Тэгээ ордон одоо ч байгаа л да. Гэтэ тэр үедээ бидний хувьд нэг өстой нэг хааны ордон шиг л байна. Орон гоцлон зураг өргөн хаан дээр нь зурцсан тэр чимэг юм ямар байна тэр. Бодог шунхан чамар сэрэг тод. Тэр үе чинь залуутай хэсэгт ордон. Пэрэг ордон. Миний мэдээс залуучдын соёлын төв гэсэн. Тэр үед тэгээд тэд нар яадаг байсан гэхээр хүүхдүүдийг бас сорилгын дагуу ингэж хөгжүүлдэг л байсан батайх гэдэг. Бид нэр үед хөгжижсэн тэрийг мэддэг ш. Тэгэл дуртай ямар бол гүйж ороод тэгэл дуртай маягаар явсаар адилхан мэдсэн чинь 4 жил төгссөн. Дундаа ингээд төгссөн байдаг байсан. Та хэдэн онд нэгдүгээр ангид хэлчихсэн? Би чинь тэр чинь 73 он байна. Сонсохгүй. Тэр очил 8-9 настай л авдаг байсан. 8 жил сурвал төслийн дундуур орсон юм да. Тэр үуч хүүхдүүдийн сорилгыг их дэмждэг байсан учраас хүүхдүүд тэр багасаа сорилгосон юм да их үнэнч их тууштай тэг тийм ирээдүйн зоригтой аюу тийм үжил бодол нь төлөвшсөн байдаг байсан юм шиг. Тэгэхээр залуучдын ордон ямар онцлогтой гэхээр зөвхөн зураг шүү дээ тэр чинь. Дон орон судал байж юм зурхаа зөвхөн бүтээх гэлдэг чинь автын одоо машин техник нисхий гэдэг нэг онгоц. Тэгээ хүүхдүүдийн сорилгыг маш их өргөн хэмжээнд чөлөөтэй байдаг гэсэн бол тагтдаг. Тэгээд нөгөө фото зургийн дугуулан гэж үйдэг байсан. Дотроо нөгөө үйл ажиллагаа их явагдана. Кино үзүүлэн, ийш тийшээ зугаалгаар явна, үзэсгэлэн байгуул. Үзэсгэлэнг бол нэр жил болгон гаргадаг байсан. Бидний санаж нэг 3 гэрцэг 4 метр нэг том сансрын сэдвтэй зураг зураал. Тэгээд 80-аад дугуулангаа төгсөг байсан юм. Женевик гүрэх чинь Монголд анх удаа сансарт ниссэн. Эсвчд ордонд ирэх гэж байсан. Хөл толгойгоо алдсан. Том баяр болчихсон. Тэр үед бид нар ч нэг зургийг зарцсан. Би л Женевик гүрэх чинь зураг. Тэр оройн 3 өдрийн өмнө зураал. Гүчжэл гар хэсгийг авч яснаа сандаг. Оо баяр тэр ч зөвлөх байт үзүүлэл тэр үуч. Харуучлал өгч өнгөрдөг. Ирнэх завгүй багнаас өнгөрсөн гэж. Хүүхч соригтдаг юм ингээ бодоод орчноо олцохоор тэр нэг зав гэдэг юм чинь тох болчтой. Тэгээ хүүхдүүд чинь уйдаал яах вэ тэргээл ингээд хараад би эндээ оруулаа ингээ. Тийм зав мод өндөө хараа. 10 жил байх чинь л зурдаг урд гэдэг нэг зурдгийн мэдцүү ангийнхан чинь дийдэг штэ. Ханаасаа тэр зурдгийн тэрнтгч. Тэгээ нэг уралдаан тэмцэл тэр зурдгийн тэрийг явуулчих гэх. Хамгийн гол ангийнхаа нэрийг бодоод байгаа байхгүй. Уралддаг хооронд ангиуд ингээ хоорондоо тэмцээнцээс их бол аястай хүмүүстэй ингээл дандаа уртаа бараал. Чийл орн гэдэг хөрөнгөд ингээ чичилсэн. Тэгээд эрэнд бас явснаар би буруудаагүй бас. Тэр чинь бас нэг тийм телевиз дээр нэг зургийн өмгөл Монгол Улсын олимпиад гал нэг ачийн юм өрдөг байсан. Ачин ч явахтай тэр чинь бас их гоё. Монгол Улсын олимпиад гэж их гоё том сургуулиудын донд ингээ сэдв өгöd хооронд оролдуулаад сургуулиуд байр ажиллуулаад маш төгтөг байсан. Тэгэл удаач нэг амгалангуй дагдангийн амгалангуй гэдэг нэг ямар сансар үдний дуудаж чиглэл өгүүлээ. Хүүхдийн гар зургийг уралдаа гэл. Тэгэл хүүхдэр чинь цосоо зойгууд ирлээ. Тэр нэг чинь ачхаагаар чинь тэгэл найрамдалж ямарч үзэл алтан булгар уурч нэг явж үзэл хэл довж өгдөг гэсэн шүү дээ. Тэр чинь сайн хүүхдүүдэд шилж байгаа. Эллэр явуулдаг гэсэн. Улсын сургуулийн зардлаа тийм итгэвтэй байсан. Улс тэгээд орчин хамтлаган гэд итгэдэг хүн чинь гээд урамшаад тэгээд тэрэндээ бүр авчаад ингээд яваад орчдөг юм билээ. Нэг хэсэг нь хүүхдүүд нь ярьдгийг тэгээд хийх гэдэг хийхтэй бижилтэй дэрч. Бүх юмд ингээд ачилчдаг байсан.
Би ч өөр их шалтгаан биш. Тэгээд ангийнхаа яриг бодвол ингээд дайсараа. Тэр үед нэлээд итгэвтэй бүх юм л бараг л урддаг байсан шүү. Таны аав ээж хэр дэмждэг вэ? Багтаа ерөн сахилахгүй хөхтэй юу? Аав ээжийнхээ чигийг халууцуулж исэн тийм нэг хөгжилтэй дурсамжууд байдаг уу? Гэхдээ 10 жилд хүүхдийн чи янз бүр юм байдаг л байна. Илэрхий тэгээд нэг хүүхд хүмүүрэл анги хүмүүрэл ингээд ийсэн юм байхгүй л дээ. Хаяа нэг хичээл тусалдаг ч юм уу нэг юм зураал ингээд суучдаг. Тэрэнд ийм сахилахгүй дууд ордог ч юм уу. Ихэвчлэн нэг зурганд анхааралтай ингээд явсараад. Бараг сатарах зав гараагүй л дээ. Орой очиод унтчихдаг хөрхий нэг гараал нэг тоглон тэгэл нэг хичээл өглөөний бол хичээл. Өөрөөр хэлбэл шартаа ингээл вебэнд ингээл нэг чи зурдаг барьдаг чи юм инээ тэрэгэл бас өвтөч хооронд бас цагаар атархлаар бас мэдлсэн шүү дээ тэр юм шиг. Тэгээд тэрхүү байсан юм. Ээж аваа чиглүүлсэн үг гэвэл нэг тийм байгаагүй. Эцэг талын зургийн авьяас байсан юм. Дуу зургийн юм байсан шүү. Шилхөөний тал юм баггүй. Усны хайгуулын инженер байсан. Зоодаг нэг чийжсэн сүлдээ өөрөө эрх зүйч хийжсэн. Дандаа нэг эрдмийн зэргийн юм хийжсэн тийм үү. Тэгээд тэр хүнээс нэг зургийн юм байсан баг. Садан дотроо нэг дөөр балерч нэг үеийн зураач бий байна. Тэг хөөр юм байдаг. Сонирхол хоббигоор. Тэрс чийдэг чодоо зураг зур. Тэр дуудан дээр чих тийм үү те. Чодоо ингэж чадахгүй ч гэсэн маа энийг зургаар цаас харандаа өрүүлэн. Тэр тохиолдол ёстой. Яг хүүхдүүд өөрийнхөө хоббигоор юу хийнэ вэ? Хөгжим байвал хөгжим бай гэл. Яг тэр хүүхдүүд чинь тийм байсан шүү. Миний хувьд бол тийм байхгүй. Яг л сонирхсан юм хоббигоор бол тэгэл явсаар халтус. Нөө чи яс дууланд орсон. Оргиж хинчилээ. Тэгэл яс дүрсгэд орсон. Орлыг хинчилээ гэл. Тэгээ орох гэж зурж сурах гэж тэгэл явууларч. Нэг технологи явууларч. Нэг сонирхсан юм чи олон жилээр ингэ тууштай явахаар зам чөлөөтэй гоё бүтээд байгаа юм шиг. Гэхдээ чадахгүй хүн байгаад олон жил нүдэл орохгүй ч тийм тохиолдсон дээ байдаг юм. Тэгэхээр чи бид нэг хар багаас ингээд хобби нэг дуртай юм нэг өөрийнх нь өөрөө чи хийж байгаа юм болсон болохоор бэлдээг ч гэсэн нэг өөрөө сонирхоод ингээд дайраад тахаар тэр үчи юм даа бэлдээчихсэн биш юм. Тийм өсөлтөж байсан. Байсан ч гэсэн нэг дуртай юм дээр өмсөлтгээд тахаар саад баг байдаг. Хамгийн гол чиглүүлэх тийм шаардлага багтаа байсан юм шиг. Хамгийн гол нь хүүхдүүдийн сонирхлоор ингээд орчныг бүрдүүлээ нийгэм талаас нь халуун анхаарал гэж хэлсэн шүү. Энийг бол ерөөсөн. Одоо тэр дугуулн юу секцент тэр чинь улс анхаардаг ч юм. Хаанаас нь хөрөнгө гараад тийм байр савны юу болд юм гэдэг. Миний үед бол бүгдийн тандаа усаас. Бүр хангалт төр цалин бүх юм ингэж чиглэлцэн. Тэр үчид муу сурдаг нэг өргөөч. Сайн нэг араас ингэ зүгцэр байгаа нэг шиг нь явч. Хамт олон гэж нэг сайхан юм гэсэн шүү дээ. Одооны хамт олон гэдэг ойлголт ямар үгүй байсан юм гэдэггүй. Тэр нь хийж байгаа юмуд бол ихэнх нь дандаа өөрийнхөө сэтгэлийн дуудлагаар л явсан гэж байна. Амгалангаа жилтэнгаа миний тэстэгэ дондог дараагийн үеийн бүрүсэх догдорч гонгаа багш нэлээд тондоо багш нарт. Цэрэг билгээл нэг шрифтээ маш том байцаагаас арчлаа. Ерөөсөө Монгол баг номер 1 гэд суур одоо эцэгчүүд заачсан гэх болдоо. Төгсгөл шалгалт өгч байгаа тухайн үедээ бас шалгуур өндөр байсан уу? Өндөр айхтар. Улсын хэмжээнд ганцхан сургууль гэсэн. Дүрс хүрдгийн дунд сургууль. Улсын хэмжээнд ганцхан. Тэгээд байр нь жижиг. Цэцэрлэгийн сургууль байсан шүү дээ. Дунд үеийн цэцэрлэгд суурьштараа гараад оройхон давхар жижиг өрөөд. Хүүхдийн тоо цөөхөн л. Тэгээд чи жижиг юм болохоор битэл нь 30-40 хүүхд авч чадчихна. Би анги нөө өртгөх. Тэгэхээр чин улсын хэмжээгээ удахаар бүгд ингэ зарж ирдэг гэсэн. Дүрс хүрдгийн дунд сургууль. Манай хүүхд зурдаг байсан. Бүр чамдаа 2-3 чамдаа. Сэн дээр нэг зураг уу. Тэр зургийг үзэж байгаа бүр ингэ шигшж байгаа гэсэн гэж ярьдээ шүү. Тэр дунд бас нэг 50 төгч шигшнэ гэж чинь. Зарим хүлээл явдаг юм бас нэрэ. Шалгуур өндөр байхаас чарахгүй л гэсэн шүү. Одоо нэг сургууль болчихсон. Төлбөртэй болцсон би янз бүр болоод байгаа шүү. Шалгуур нараа чөлөөтэй юм ааш. Төрлийн дундаа та ямар мэргэжлэр сурсан бэ? Зураасан зураг. Ядуу зэргийн оюун чим гэж багш их алдартай. Монголд эмэгтэй зураачтаас нэлээ нэртэй зураач л та. Бид нар бол нэг эмэгтэй зураачтаас хамгийн тэргүүндэл тавь багш гэхээр тийм.
дундуур бол олон багш нар орсон л доо. Олон чиглэл зохион чиглэл. Уран зураг, зурсан зураг аюул бол бүгд адилхан хар зургаач үзсэн, уран зургаач үзсэн бүх юм нурдаг байхгүй. Тэгээд чиглэлээр юу гэхээр нэг зурсан зураг гэхээр хэвлэл ялгаатай. Зураас уран зураг гэхээр тусаар бол шүү дээ өөрөө. Тийм л ялгаа. Тэгээд дундуур бид нар ч дагдунгийн амгалангой, чөлтөнгой тэр үеийн бүх ертөнцид усад багшилдаг байсан шүү. Сайхан үед. Тэгээд ингээл загнаал. Энэ цаас мас хогч мөгөө түм. Нэгсэн зургийн хүмүүжлийг л болгож байгаа шүү. Тэгээд зураач болгож байгаа. Сургуулаа төгсөөд хаана хуваарлагдчихсан бэ? Тухайн үед ажлыг хуваарлаад өгдөг байсан баг тий. Дөрөвдүгээр дунд төгсөнгүүт нь гайгуунуудын хотод орж ирэлтэй зарим нь өдөр хөрөлждөг. Жигт улсын хүчний устдаар тарааж байгаа бодлого юм шүү. Би орчууд ихээр өгнө. Харьяа салбар гэдэг. Одоо юм далай хийцэх байна шүү дээ. Тэдний суурин дээр байсан. Тэгээд дандаа нэг улсын захиалга том юм плакат чаацтай. Боод чал дээр зурдаг байна. Тийм газар нэг 2-3 сар ажиллаж байгаа. Тэгээд 82 онд байна. Тэр үеийн ардын боловсролын яамны сурагч сэтгүүлийн нэгтгэж байдаг гэсэн. Тэнт хөөрлөж. Тэнд ороод хөрөг зураал өсөх ширээ төчөөл хийжсэн. Зураг мөр зураг хийжсэн. Чигээр тэр нөгөө зураг. Усан захиалга бас хийж байгаа. Одоо нөгөө зургийн чиглэлээр одоо хийх ажлын гараа хийсэн гэж байна. Тэндээ хэр удаан ажилласан бэ та? Тэнд нэг 2 жил ажиллаа. 86-ноос 88 онд ажиллаа. Хууч яадаг гэхээр нэг ихтэй дунд сургууль төгссөн. Юм дунд сургууль коллеж төгссөн сууд гадаад руу хойронд өрсөлддөг байна шүү. Миний төгсдөг жил чинь нөгөө ажилтаас авна гэдэг 20%. Ажилчдаас 20% аваад тэгээд гадаад явуулна гэсэн юм. Тэгээд 88 онд Москвагийн Сөргөө академи бэлтэнцэл Сөргөө руу явсан шүү дээ. Таас манай сонсогчдод Сөргөө академи гэж ямар сургууль байна? Ямар чиглэлийн сургуультай явуулдаг юм бэ? Мэдгүй хүмүүст танилцуулж мэдээлэл өгнө. Сөргөө академи чинь рэпийн академи гэж байдаг шүү дээ. Юлия Френч рэпэн гэж одоо Антсгийн дараахан байгуулагдсан. Парк сонгодог зургийн чиглэлээр Европт, Оросдо анх тэр нэг сонгодог зургийн сургалтыг явуулдаг. Тэр академич 400 жилийн төгтөөх гэдэг шүү дээ. Антсгийн байсан. Тэгээ сүүл рүүгээ Сөргөө академи гэдэг рэпэнээс салаараад үссэн. 200 жилийн төгтөө. Тэр академид л манайхан чинь анх очиж сурсан юм биш үү? Тэгээ рэпэн Сөргөө цэвэр сонгодог бодит зургийн сургалтыг л явуулдаг. Бүр сургалтын онцлог нь бүр суур сургалт нэг тийм цэвэр академи университет сургалт байхгүй. Нэр та сурч байсан цаг үе ямар байв? Одоо Москвад суралцж байсан түүхээсээ хаваалцвал. Би ажилтаас шалгараал тэгэл явуулсан л байхгүй. Тэрнээс нь 10 жил төгсөөл энэ гэсэн юм байхгүй. Дунд нь ажиллаад явж штэ. Тэгээд тэгж явсан. Тэгээд тэр үе чинь 6-7 жилийн академийн сургалтын яг төлөвлөсөн тэр сургалтын хугацаанд юм байна. Тэгээд академийн сургалтын онцлог нь суур зургийн ухаан аяглцсан. Хаанцгийн үеэс ирсэн тэр олон зуун жилийн туршлага уламжлалыг илтгэл анх нэвтрүүлэх тэр алхмыг л чигсэнгой ядуу зургой тэр бол ихийн суурин төвцөн байгаа шүү дээ. Тэрний төгсөлтийн бараг л 37 дахь төгсөлт юм байл л дээ. Улстай 38 юм байл шүү дээ. Өсрөөл сүйд нэг төлбөртэй гэвэл нэг 40 хүрэх юм тийм. Сөргөө академиас болж авсан хамгийн том зүйл гэвэл таны хар юу вэ? Одоо зураач бол төлөвшөх бүхэл дадал зуршил, техник одоо ажиллагаа одоо мэрэгжлийн чиглэлээс гадна бие дааж ажиллах чадварыг солиодог байхгүй. Одоо бүтээл дээр яаж ажиллах хэрэгтэй тийм. Цэвэр өөр хүний авяас яг гол мөн чанарын дээр суурилж өгдөг сургалт учраас плеер нэг тийм годлоо зурна гэсэн ойлголт байхгүй. Юусе бүх сургалтын шин чанар нь хүнийг бод хүм болгох хэрэгтэй байхгүй. Чи яг зөвхөн бургуйжуулахгүй. Энийг ингэж л зурх хэрэгтэй. Зурхын тулд ингэж л хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгжээ чи хүн болно гэж юу гэдэг юм. Амьдралаар нь, туршлагаар нь, мэргэжлээр нь төлөвшүүлдэг. Тэгжээ нэг академи гэдэг ойлголт гарч ирэх хэрэгтэй байхгүй. Бид нар чинь яг хүн сурталын сүүл юм. Тэгтээ нэг хувьсгал гарах гэж байгаа юм хөө. Тэгэхээр чи бидний тэр очсон үед бол нөгөө сургалтын хуучин системийн ерөнхий юм яваад байгаа байхгүй. Тэнд бол ерөөсөө улс төр хамаагүй шүү дээ. Тэр хувьсгал ерөөсөө уурлагдсан хамаа. Ухаандаа тэр үеийн сургалт академиудын үнэлсэн гэх. Хувьсгал гараад тэнд ч хувьсгалаас Монголд ч хувьсгал ирсэн. Хэр их хичээлтэй болсон болохоос биш.
Усаас нэг бодлогын жанр тавьсан систем бодлого нь болоод ирэхээр багш нарын залингаа авах чадгаа болоод оюутнууд нь стипенд наанаач өрхөө байлаа бас л зовсон л да. Тэгээ нэг хэсэг зургуулаа хийсэн. Нэг хэсэг нь ерөөсөн 8-аар өгөөл алгасан. Тэгээд тэр хүмүүс нь хүнийхээ хувьд зүгээр амьдралын хувьд л нэг амжилт болсон гэж магадгүй л дээ. Баянд тансаг одоо тэр хүний осгоо гэж одоо сахицлчууд ухаанд арчлал нэртэй л боловч тэр үндсэндээ л ерөөсөө тэр хөдөлсөн л амьдрах тийм. Одоо сүүл рүүгээ бүр лөөвчтэй явуулахчд болоод одоо арчтын юм ч болоод байгаа. Бүр ингэ давхар болоод ингэ байх ёстой юм байхгүй болсон юм аа. Үгүй бол байсан юм уу болгоцсон юм аа. Ерөөсөө хаос нэг тийм эцэггүй байлын үтчих юм. Зэрлэгэл гэдэг л дээ. Тийм юм чинь нөлөөлсөн л дөө. Сүүлдээ бид нар ч нэг хэсэг нь ингэ сурсан чигээрээ сурсаар алдаг гэсэн. Тийм хэсэг тийм ойлголттой доогоол гарсан юм гэж. Тэгээд тэр үеийн бас нэг эвгүй юм нэг гэх юм сурахад айгүй хэцүү шээ. Хил нэгдсэн. Бүх хүмүүс чөлөөтэй болно. Дандаа Москваар дээр. Бид нар ч төл төрөстэй өрөөл сайхан л байлтаа мэдээж ирээл очоод тэгэл хүн болгоныг ирж чижэл ингээл дайлал цайлал ингээл цэцэн шиг хүлээгээд байгаа юм гэж байна. Оюутан ч сурах хэрэгтэй. Тэрийг мартчих нэг хэсэг. Студент нөрхөөр хүүхдүүд чинь зарим нь ингээд гахаа зөв явчих, зарим 8 явчих. Хичээлдээ хэдэн сар гарч ирэхгүй тийм. Тохиолдсон дээр байсан байхгүй. Тэгээ багш нар ч ойлгодог. Ингээ гараад идэх юм байхгүй. Тэгэл мөнгө байхгүй одоо яах вэ? Тэгээ зарим нь ингээл хөөрхий ирээл уучраа хэлээд зарим нь ингээл тэр чигээр алгуул. Тэр хачиллыг даахаа болж эхэлж байгаа юм болж. Яг энэ дөө тэр үе айгүй хэцүү. Яг буудал шиг. Нэг мэдсэн чинь өрөөсөө оюутны гэдэг байж ч ерөөсөө буудал болцсон юм. Садан дөрөв. Зөө садангуудаа мэдээж үйлчлэх байх тийм. Тавихгүй баахан утлаа. Сүд хил нэгдээд замраагалцсан. Тэр чинь саад болж эхэлж байгаа юм. Саврах ажиллагаа. Мэдээж тэр чинь өглөө өсөө сургуульд явах хэвээр хүний гахаа өрөөлөж загсах гэж юм байна. Тэр хүүхд нэг төс сулмууд нь студент нь байхгүй бүр сүнэ шин. Зарим нь бол хайсан. Тэгээ зарим нэгэнтэй ам өрөө зарим нэгэнтэй ярьж байгаа л төгссөн дөө. Тэгээ ер нь бол сургуульд бол байдгаар л байсан. Тэр хүнд хэцүү. Олон зуун жил болоод байсан болоо хувьсгалын дайралсан тэр сургуульд бол тэгэл гарчлаа. Одоо сүүлийн тэр нэг хувьсгалыг бол дайралгасан. Одоо Оросд ч эргэл сэрэх гэл үзэл. Хүчтэй шүү дээ Оросын сургуультууд ер нь бол академик сургуульд бол хүчтэй. Баруун ч гэсэн хүлээж зөвшөөрдөг. Хил нэгдэл нэг чөлөөтэй болоод мөнгө дөрвөө бүгдийг хийчихнэ шүү дээ. Хэн юу дуртай хийчихнэ тийм байх. 4100 жилээр ингэж хүн уламжил болсон сургалтыг өөрийг ясмахаар ингэж мэдрэлдэг гэсэн. Тэгэл яаж чаал төгсөл байсан академик сургууль. Ялангуяа гоцхол суусууд биш дээ төрийн шиг лавс чадвар сайтай. Одоо нийгмийн тэр чи баялаг шүү дээ. Одоо нэг газрын баялаг гэж яриад байдаг бол нийгмийн баялаг чинь хүн шүү дээ. Хүн дотор юм аристотелс гэвэл бүр тэр газрын баялагаар нь бүр тэр алт эрдэнэсээс тутахгүй л ярьдаг. Баялаг шүү. Дор юм аяgal чадaltaй уур чадaltaй шүү дээ. Манайх бол ямар ч усаас тутахгүй. Аристотелс зөндөө. Доороос уур чадах чинь нэгээрэл Google гэх шиг байдаг. Тэгээд сэтгэл нэгтэй хов зураач бүтээлч хүн чинь менежер юм хүн биш шүү дээ. Тэр тусмаа нэг улсаасаа бас хараа суугаад тах тэдний үед бол бас нэг тийм ичгтэл байдаг л байна л да. Тэгтээ бас яг бие дагаад гарах гэж чадахгүй шүү дээ. Бас нэг эдийн засгийн нийгмийн шалтгаан шалтгаан зөндөл байна. Тэр нэг жигдлээд онцгой нэг гэдгийг бүр улсаас бүр тэтгэв хангамж өгөөд тодорхой хэмжээгээр байлгаж хэрэгтэй шүү дээ. Өөрийнхөө мэрэгжлийн онцлогийн талаар бас тайлбарлаж өгвөл номын зураач хэр одоо яг ямар зургууд зурж байна. Яг зурсан зургийн онцлог бусад зургаас ялгаатай юм юу гэхээр хэвлэл барлах гэж юм. Хэвлэхээр манайх нь жоохон тийм хөдөлгөөл болоод байдаг. Энд уртаа нэг принтер бариад хэвлждэг юм шиг. Хэвлэн гэхээр бид нар яаж ойлгодог гэхээр бүтээлээ өөрийнхөө гараар хэвлэхийг хэлээд байгаа байхгүй. Цөөхөн хуваар өөрийн гэсэн бодол санаж байгаа юм бүтээл болгож хэвлэх. Хэвлэлийн дотроо юу гэхээр чулуун бар, төмөр бар, доосон бар, модон бар бүх төрлийн барлах гэж ярьдаг. Манайх дээр нь хэлнэ. Хэвлэх гэж яриад байгаа. Тэгээ барлна гэдэг ойлголтыг л мэрэгжлийн хэмжээнд л одоо эзэмшиж байгаа гэсэн үг л. Тэрүүгээр өөрхөн бүтээлийг ард түмэнд өргөх тийм л онцлогтой.
дотроо бол олон янз. Зураасан зургийг юу гэхээр холсон дээр хийн л дээ зарим тохиол. Ихэнх нь юу гэхээр цаасан дээрээс уран дээрээс нь хэвлэн. Тэгэхээр хэвлэнэхээр хэвлэлийн мэдээлэлтүүнтэй болно шүү дээрээс. Уран зурагчийн, тосгорочийн хэвлэлч хэвлэлтэй ирсэн. Модон бар гэхээр хост биш үү үстэй. Модон ингэ тэгшлэр бүр ингээл үлдэр шиг байх гэдэг шүү дээ. Тэгээд нэг тэгшгүй болгосон хойно ухаал гэдэг. Зурчаа дээрээс нь ингээд ажиллагаа явагдаад байгаа. Уран зураг нэг зураалах гэж шүү дээ. Заавалчлаа тийм баг. Нэг зураад дуусгах нь тэрийг дахиж нэг материал дээр хийгээд хэвлэх байхгүй. Тэгээд тэр нь олон янз. Төмөр дээр нэг арга, улдаасан дээр бас нэг өөрөөр шал өөр материал дээр. Мод чулуу дээр бас шал өөр материал дээр. 3-4 өөр тийм технологийн чартай юм мэдлэгийг эзэмшиж зураасан зураг гэдэг. Академик гэдэг ойлголтыг авдаг байхгүй. Тэгээд номон зураг яагаад ороод байгаа юм бэ? Зураасан зургийн төрөл дотор бүр аль бисаар яваад орчдөг. Номон зураг. Тэгээд дээрэс нь юу гэхээр хар цагаанаар хөргөөчийн зургаач зурна хэвлэндээ. Тэгээд дээрэс нь номон зураг юм гэж байгаа байхгүй. Номон зургийг бүр тосдон заагаад идэв. Айгуу сайн. Бүр ингэ чичилж байгаа. Төмөр бар, улдаасан бар, модон бар, чулуу бар эдрийг бол зүгээр ингэ програмаар ингэ явуулдаг. Хэвлэн шүү юм шиг. Номон зургийг бүр жижигчэл болгож заагаад идэв. Сайн. Онцлог дотор онцлог болгож хийж байгаа. Зурсан зураг дотор. Зүгээр номын зураг гэдэг чинь зүгээр зурангуудл нэг өөр юм ингээ хөвлөл хэвлэхийг яриад байна шүү дээ. Маш олон доор үйлдвэрт хэлхээшлийг хийхгүй байна. Нэг төрөл нөгөө төрөл нь юу гэхээр яг өөрийнхөө юм зориулсан юм даа гэж ухаж төмөр гараад тэр гэж хэлдэг. Дээр үд дадаад юм технологи үүсэх байна. Одоо тэр дээр мастер биш гэрчгийн лермонтоо тастай энэ. Тэдний чинь их хувийн дандаа ингээ фортон дээр төмөр гарсан. Тэгээ үйлдвэртэй гэж үгээд олон өөр юм. Дардсан маягаар дараа олон өөр гэж хэлж. Тэгээ тэр зураасан зургийн маш онцгой өгөөд даваа тал нь юу гэхээр нэг бүтээлийг нэг хүн эзэмшдэг байхгүй. Олон түгэж идэг. Уран зургийг нэг зураал нэг өлгөөл үзэсгэлэн гэр нэг хугацаанд нэг байгаа л алга болно шүү дээ. Зураасан зураг тэр хийсэн юм хүн болгон тарааж өгдөг. Миний бүтээл. Тэр онцлогтой. Гол онцлог дээр байна. Хэвлэлтэй ирсэн юм бол. Хэвлэлийн технологи одоо та яг ямар номын зурган дээр чинь ажиллаж байгаа вэ? Бас хөдөлмөр шаарц дурсамж түүхтэй ямар ажил санаанд чинь тодулсан байдаг вэ? Одоо яг энэ төлөвсөн яг юм хийгээгүй л л да. Голцоо нэг захиалгад орж ирээд гинт. Нэг үе шаартай. Одоо манайх нэг дээрийн захиалгаас их онцлогтой болчиход байгаа. Яг гэхээр дандаа цагийн толгойж орж ирдэг. Нэг хэсэг нь ямар учиртай гэдгийг мэдэхгүй, нэг хэсэг нэг цагийн толгойроо нэг чадaltaй байхгүй болохоор энэ дуртай хийх гэхээр болдгоо юм уу шалтгаан байдаг юм яа тий. Тэр чи их хэмжээгээр илгэж ашиг олох гэдэг шүү дээ хамгийн гол нь тий. Ашиг харж их харцдаг болсон. Нэг эвгүй мэлээд байгаа захиалга гэж шүү дээ тий. Ямар юм хийж байгаа гэх. Одооны манай хийлгүүлээд байгаа юмнууд тий. Номын захиалга гэж хэлээ л да. Онцлог нөхөр дандаа мөнгөнд өргөцсөн тийм сонин сэтгэвтэй юм. Зохиол нь муу. Тэгээ дандаа нэг юм сонин арилжааны хэлжтэй. Тэгээ болж игэл баг зартлаар их юм хэлэх гэсэн тийм сонин сэтгэвгээр харцдаг. Одоо номын зураг ухаанда. Тэр нь ямар аюултай гэхээр үнгүйдүүлдэг байхгүй. Хүний зураг хөдөлмөрийг бүтээл хийгээд тэр хэмжээгээр бүтээлээ үнэлүүлээд энэ тэр өөртөө өсөн чинь хэвлэлгээд яшиг болдог хүн ч гэсэн бүтээлч ч гэсэн өөртөө өсөн нэг юм унах гэдэг шүү дээ. Амжиргаа бид нар чи ямар ингээд ажил хийгээд өдөр бол албан газар шиг ингээд цалиаваад байгаа юм биш үү. Тэр учраас ингээд хийж байгаа юм тодорхой хэмжээнд үнэлгээтэй байх хэрэгтэй юм л үнэлгөөдөлөд байгаа. Хэн дуртай хийдгүй айгүй нийтэд. Амархан биш байдаг байхгүй. Хэлэхэд амархан юм шиг. Одоо нь хийгээд байгаа нэг хараал ингээд хэлэл хийждэг юм шиг бодоод. Тэр чинь нөгөө давхар олон хүний хамтарсан бүтээл байдаг. Зохиолч, зураач, хэвлэл. Хэвлэл чинь өөрөө бүтээл гэж байна шүү дээ. Сайн ном хэвлэлцэн айгүй гоё өндөр технологитой ном бол бүтээл гэж үздэг шүү дээ. Одоо дизайн гэдэг утгаар. Яг гоё ном гэл салхаарахгүй ном байдаг шүү дээ. Өнгө төрс бичигсэж чимэл дэлгэнгүү хэлбэр төрстэй болол тэртээ. Орон гэдэг дэлгэсэн чинь хотоосоо төрж байгаа шиг нэ. Их онцгой тийм бүтээл гэж үздэг. Хичээл зүтгэлгүй би хийсэн бүх юмд дуртай. Яг тэр дандаа зовж ирсэн. Гэл хүн гэрэл ингээл хийлээ тэрний нээх гэр ингээл сайхан ч муугаа чи хийсэн бүх юмд дуртай. Яг тэр миний хүч энерги гэдэг. Хийхдээ би зүгээр хийдэг. Яг тэгэхээр энэ ном хэвлэх гэж хүн харна гэдэг утгаар тодорхой хэмжээний хариуцлага гэх юм өөрийн талаас тодорхой хэмжээний илч өгч байдаг учраас
тэрнээс зүгээр дөөрөлгөж юм энэ ингээл энэ хэвлэлээ чинь ямар аваад тийм. Зарим журам миний нэр үтээвч ирэж гэж байна. Тэгж хийдэг байхгүй. Дандаа нэг юм зэрэг. Айл мэн зургоноос дандаа нэг тийм хариуцлагатай юм. Чи энийг буруу хийж болохгүй. Хотлоо хийж болохгүй. Муухай хийж болохгүй гэдэг тийм долгодог. Тэр сургачдэр яг юм хүмүүжлээс болоод байгаа. Хүүхд зургаар хүмүүж зургаар мэдлэг болдог байхгүй. Ялах хүүхдүүд угаасаа сэтгэлгээний онцлог дээр. Төрөнгөдөө уншихгүй шүү дээ. Бичихгүй. Тэрээс нэг зургаар хөгжмөр үлдлээр гэж мэдлэг болж байгаа учраас. Тэгээ зургаар хотлоос орч хүүхд буруу ойлголт болж байна. Нэг хэмээр юм чи хүүхд ойлгохгүй ингээ хараад ангаас. Хүүхдэд таниа мэдүүлэх талын юм онцлог юм юм шаардлагууд үүсдэг. Би ганцаараа мэдээд хийчихгүй тэр чинь. Багш нар үе чинь дээрээс нь сургууны зохиогчд ингээд цог сууж байгаа энэ хүүхд яг энэ одоо наад чинь хүүхдэд онцлог төгсч. Би нэг Крамская юм орон зураг шиг их гоё би тэгж чимээр ингээд холтгүй байхгүй. Тэгээ чинь хүүхд ойлгохгүй. Тийм учраас чи энийг хүүхд рүү өртүүлээд мэдгэтгэд нь ойлгуулад хийгээд гэл ингээл тав талаас ингээ харсан ч юм байна. Хүүхдийн нэгдүгürt нь сэтгүүн онцлогыг мэдэх хэрэгтэй болж байна. Бүр нас хүснийгээ онцлог гэж байгаа шүү. Эмэгтэй хүүхд, эрэгтэй хүүхд гэдэг. Тэгэхээр баг ангид нь болохоор нэг хөгжилтэй хүүхдэд харахад нэг айдас төрүүлэхгүй тийм ээ. Хүүхд хараад дуудагдаж ороод нэг юм сурч авах гэдэг шүү дээ юм бас. Тийм хөөхөн, товчхон, тодорхой ойлгомжтой өнгөлөг тийм их. Өнгөн дээр хүүхд татдаг юм шиг орж идэг байхгүй. Тэгээд зэхвэс арлын юм жил хүүхд ингэ тавил. Туршил төртөл явагдаж чиртэй хүүхдийн сургалтын стандарт. Саар зураг тавил, өнгө зураг тавил ингээл хүүхд тааш нарч байгаа. Би энэ буруу шиг ингэж харж ингээл боддог зураал миний хэрэглээс гоё болсон гээл дайраад шүрдэг. Тэгэл хүүхд чинь хөөрхөн ийдсэн өнгөлийг өмөрөхгүй гэж байгаа. Юу гэхээр бомбруу шиг таагаад идэг байхгүй. Адилхан бомбруу шooгаад идэг. Тэг чи алинт нь дуртай гүйлчихдэг. Яг нэг тэргээл мэр. Тэг юу гэхээр бомбруу шиг идэг. Адилхан уран зургаар ийдсэн, амар ийдсэн тийм янз бүрээр ийдсэн байж байгаа. Тэгэхээр тийм онцлогтод харуул. Тэгээ алхуулахаар байр нэг гэдэг байхгүй. Тэрээс миний зураачийн ирэх байхгүй. Тэгээ зохиол дээр яаж өвдөгцөн дунд насны эрэгтэй хүүхдийг удаас нь яг ингэж бичгээр хийх хэрэгтэй. Яг л тийм л. Тэрээс би тэнд надад ийм үг таалагдж байгаа юм зургуулах явж ирэх байхгүй. Тэр жишээлбэл одоо ургамал судал байж тээ. Хүний бие антон амар хариуцлагатай байхгүй. 5 салаа гэдэг яг 5 салаа байгаад нэг жил өдөртөө тийм өнгө зураас ирэхгүй. 5 ширхэг юм авчих. Яг ингэ 5 хин чарсан 5 салаа. Тэгээд тэрийг зураг сууж байгаа хэрэг даалгараа бол хийж байгаа байхгүй. Зураач штэ. Хэрвээ би өөрөө зүгээр хувь тасан зураач би зохиож зурах гэдэг штэ тий. Үгүй яг энийг л зурах гэж. Хүний бие гэхээр хөлгаар элэг одоо бүх юм л байгаар л столдог байхгүй. Тэргүй шаардлагууд их гардаг байхгүй. Нийгмийн шаардлага штэ тэр чинь. Зохиол зураачаас бүр даваа өвчж байгаа штэ. Тэгэхээр нэг онцлог нэг хин дуртай хийдэг хүүхдэн тэр байхгүй. Бэлэн материалууд ингэ бэлтждэг байхгүй. Материал бэлтэнэ гэдэг чинь гуул зурах юм биш байхгүй. Тэр чинь юу гэхээр шилдэг ухааны академи одоо нэг эмч хүн байх юм шүү дээ бас нэг. Эрүүл ухаан хичээл заадаг багш хүн 3 хүн орж ирж байгаа зүрх гэж яг юм байна. Хүний зүрх юм байна. Яг энийг л хийх зүг гэдэг юм. Өөрөө хянаад ажилладаг байхгүй. Хүний зүрх чинь ерөнхийдөө ингэ адалтан тухтай ийм хэмжээтэй ингэж хийшүүл гэдэг байхгүй. Тэгээд тэр чинь ганцхан чи мэдчих. Тэгэхгүй олон ингээд хийгээд хэвлэж гарахтаа гарна эцсийн үр дүнгийн артан байдаг байхгүй. Хүний зүрх яг л юм байна. Яг мөн байна. Ийм байт юм байна. Гар нэлхээс аваад том хүртэл гэж мэдээлэл өгдөг. Аюу хэцүү. Хотлоо хийж болохгүй тийм. Сэн тийм шаардлагууд байна шүү дээ. Тэгээд хэн ч хийж хэн дуртай хийдэг гэдэг ч тэр. Тэгээд номон зүрх чинь дээр 10 жилийн хүүхд юм уу, дунд сургуулийн юм хэн нэтийн хийлэгдэггүй байсан. Уусаа шаардлага. Зүгээр нэг уран зохиол хийж болно. Уран зохиол юм уу нэг тийм зохиолын чанартай зургууд. Тэр бол хамаагүй. Чи зохиогоод яатсан хамаагүй зураг. Би тийм яг тэрүүгээр л явсан учраас тэр үеэсээ ингээл нэг одоо 20-30 жил болох хурцаад ирэхээр тодорхой нэг хэрэгцээд орчин мэддэг хүн байх хэрэгтэй гэдэг нэг тийм. Тэгжээж ингээд нэг баг болчихж явахгүй. Ингээд дуртай юм их гэл. Би чадна ял. Тэр чаддаг ч үсэн шалгадаг байхгүй. Заримуд айд. Ямар зургаш ноон зург чичрэлээс сая ямар явуулчих. 10 жилийн бүр микроскопыг дундуур зүсээ заяа. Нэг зэрэг шуурга цэгийг алдахгүйгээр хийгсэн дөрөөр ирсэн. Тэр үе чинь компьютер шоон зургийн материал гэж айгүй ховор болчихсон.
Тэр чинь хэр ургийн шугам зураг хийдэг юм хийдэг байхгүй. Олон жил багшилсан шугам зургийн тийм мастер асуудал их хэвээр хийж байгаа. Би нэг бонсор болчихсон маа жоо цаалаа. Яг сүрлээ л гэж бодсон. Яаж чагаар хийсээр болдоос. Тиймэрхүү л. Тэр зүгээр яг чөлөөт хийсэн гэвэл миний анхны хийсэн бүтээл гэж үзсэн. Тэр үед оюун төлхөр үздэг гэж байсан. Тэр үед санал дурцгороос тангатын гасан байдж байсан. Тэр үед чинь нэртагс чинь тэр үеийн шилдэгүүд байлаа шүү дээ. Мэдлэгээр хөл нэрээс та улсын хэмжээгээр атгацсан усаад байдаг гэсэн үг. Тэгээд эдгээр ингэ ажилтдаг гэсэн. Оюун төлхөрт нэлийн хийсэ. Тэрийг бүгдийг бий бүтээл гэж бүтээл. Яг ингээд уншаал дунд нь ороод ингэ хийдэг. Хүүхдийн зохиолч айгуу гоё. Өсөлтөө тэмцэл байлаач гэсэн тийм гинэн цаа нэгдэг хүүхдэд хөөрхөн тийм хүмүүснийг хурдан тусахаар үйл явдалтай байдаг аахгүй. Зохиол нь хөнгөн тэгтээ жижиг алдаанууд ингээд засаалаа хөөрхөн тийм ойлголтууд өгдөг. Тэр үед хийсэн нэг жоохон тогтоож яг жоохон нэг номын Монголын төрөлх урлагийн хөгжлийн талаар ярилцъя гэж бодлоо. Таны хувьд одоо Монголын төрөлх урлагийн салбарыг нь юу гэж боддог? Ямар шатандаа явж гин гэж боддог? Одоо бүтээлчдэг юм уу? Бүтээлийн чиглэл юм. Дор юм аяа яваад байгаа л да. Нэг хэсэг нь боломж нь байгаад хийгээд байгаа бах. Нэг хэсэг нь боломж нь байхгүй явж л байгаа бах. Нэг үг хэлэх тийм ээ. Бодлогын хувьд бол ер нь нэг хэсэг бараг тасрахшсан шүү. Ерөнхийд нэг хараад тахт нэг дээр нэгдсэн бодлогонд оруулаад бүгдээр ингээд хамруулаад нэг хороо эвлэл чинь ингээд нэг тодорхой хэмжээний ажил хийгээд тэрүүгээр нэг зангидаад жигдэх аваад яваад болдог гэсэн бол одоо нэг барин 50 маягийн болчиход байна л да. Бүгдийн аваа юу гэхээр нэг эдийн засгийн хөрөлцдөг юм уу? Боломж нь байдаг юм уу? Нөгөө хэсгийн боломж нь байгаа яваад байхаар болоод байгаа юм шиг байгаа даа юм уу? Тэр ч бас нэг асуудалтай юм байна. Тэгэхээр миний бодлоор ингээд бүгдийг атгаж нэг зэгцлээд нэг бодлогонд л авч явмаар юм шиг санагдав. Зурагчдынхаа ерөнхий бүтээлчдийнхээ тоог гаргаал ингээд залуу огшин гэлтгөө идэвхтэй байлгаа бүтээлийн нийлгээ боломжийг хангаа тэгээд явал бас боломж харагдаад идэв. Дээр үед болгол исэн юм шиг байна. Тэгээд чинь хорон ажиллаад хүмүүс нь ч юм аа хийгээл тэгэл улс болоод яваад исэн хэрнээ. Одоо хэдэн тэрбум гарчаад тахад болохгүй байна гэж ярих хайш чи тийм. Хийж байгаа юм хүнд наалтстай байх нөхөр бас болохгүй болоод байгаа шүү дээ. Өөрсдөө тодорхой хэмжээгээр ингээ бүлгэн байгуулаад галерей байгуулаад ховоороо юм аа гэж сэтгэл юм л да. Дээр нь бодлогоор нь зангидаад танилцуулаад гадагш нутагшны уулаад ингээ дэмждэг гэдэг юм бол хэрэгтэй л юм шиг байна. Одоо ихэнх сууд хүмүүсүүд дандаа юм гадагш нөгөөд байгаа. Гайгүй зурагч нь гадагшаа гараад тийм. Юм иймэр уусууд нь дандаа гадагшаа зүтдэг. Яагаад гэдэг вэ? Манайхан тийм эргүү тэнэг уусууд юм аа. Эсвэл тэр бүтээл нь хэрэггүй юм. Бид нэр хэрэггүй юм гэдэг юм. Тэрийг бол сайн ойлгохгүй л байна. Тэгээд техник талаас, хангамж талаас гэдэг юм уу. Тэгээд урчуудын хорооны үзэсгэлэнгийн танхим бодлогын тэрүүгэнд цогцол болоолох шиг байна. Үзэсгэлэн тасрахгүй байна. Зурагчд нь урлаг тодорхой хэмжээний хангамж авч чинь хийгээл юм зүтгээд байна. Ерөөс нийтэд нь ингээд хангах гэхээр эдийн засгийн хувьд боломж байхгүй юу? Тийм тал байж магадгүй л дээ. Гэхдээ энэ энийг бас жигтлээд бүтээлчдэд дэмжмээр л байна. Тэд нар чинь зүгээр идээд байхгүй шүү дээ. Авсан юм эргүүлж төлөн тэр чинь авьяасаараа төлнө шүү дээ. Тэрнээс тэдэрт бол мөнгө төгрөг гаргадах ямар ч боломж байхгүй. Тийм тохиолдол маш их байгаа шүү дээ. Авьяастай хүмүүс юу ч чадахгүй. Хиймээр үүдэг, сэтгэл эрүүлцлэн үүдэг, хийх боломж нь байхгүй хүмүүс маш их байна. Тэрийг дэмжих. Буян зураачийн хувьд урлаг гэж яг юу вэ? Таны ойлголтоор урлаг ер нь хүмүүст юу өгч чаддаг? Дотор нөгөө тогонд нь чанагдж явдаг юм болохоор гаднаас нь дүгэлэхэд аяг болсон. Юмаа хийгээл ямар ч гэсэн оршоолаа нийгэмдээ сэтгэлгээний эрч хүч өгөх маш том зэвсгэлтэй. Зэвсгээр урлаг хөгжлийг дандаа түүчилж явдаг шүү. Санаа сэтлүүдийг дандаа гаргаж идэг. Нэгснэ маш том хүчрэг зэвсэг хэрэглэдэг хүн оюуны маш том хүчил гэсэн үг л дээ. Тэр чинь хүний оюунаар бясалгаж ард түмэнд ингэж хурж байгаа авьяасаар ингэж
тэтгэж одоо бүтээгдэхүүнээр бол маш тийм хүчтэй дамжлагад авчиж гарч хэрэглээ болдог гэдэг шүү дээ. Тэгэхээр тийм үйл байх хэвээр. Одоо тэр үүргийг гүйцэтгэж байгаа гэж ойлгоод байгаа шүү. Гойвын ингэмээр байна гэдэг зургаараа хийчихээ. За болдгоо бол гараад гадаад улсад өөрийнхөө улсыг сурталчилж дээ. Жуусна. Арт түмээ өөрийгөө улсаа сурталчлаад яваад шүү дээ. Одоо тамирчин ингээд барилдал нэрээ гаргаад ингээд мандуулаад явж байгаа тэл ялгаагүй л дээ. Урлагт нэг миний бодлоо онцгой юм юу гэхээр урлаг уруу сайхан гэдэг чинь үндсэн тэжээл их судсынх нь эдэс нь авьяас л байхгүй. Нийгэмд өдөр чинь маш хэрэгтэй юм. Эцэжүүд тусарчиж мэдхээр ийм амьд уцслаа байдаг байхгүй. Тэгээд тэр уцс дуурал ингээд хөглөжлөөл нэг хүн сонсоол сэтгэлийн ташаалаа үгүй нийгэм гэдэг нэг юм ирч хүч аваад байлдаанд бол нэг юм хөгжил уурхал ирж байгаа бол дэртэгтэй адилхан болох гэдэг шүү дээ. Тэр юм байхгүй болчвол яах вэ бодоод үзтээ. Тэмүүлэх мөрөөд хүсэх эрүүлцэх юмгүй болчих гэдэг юм шиг тийм мэдрэмж төрөд байгаа шүү дээ. Тэр чинь за бүдүүлгээрээр бол нэг хизээгүй ингээд нэг үгээрээ хоосрол өвчлөл өгч нэг хэсэг бүлэг ингээд тавчмаг суугаалаа л да. Бүхэл нь ойртцсан. Тэгээ нэг нь дуулдаг ч юм уу нэг хөөрхөн гоё үзэгдэл өнгөрөндөг ч юм уу нэг гоё хүний ирчүүж өгсөн дуу аваад дүрс гаргах хүн сэргэн шүү дээ. Тэрнээс нэг ирчүүж авдаг ч юм уу нийгмийг түүжүүлэх ч маш том зэвсгэл гэсэн үг. Оюуны томс. Тэр байхгүй бол тэгээд бараг хөгжил байхгүй л гэж ярьдээ шээ. Хөвсгөлийг хийн өдөртгөө авьяаснууд, сууднууд нийгмийн дэвшилтэд давхар бүлэг өмсөл сэтгэдэг шээ. Болохгүй нэгдийн тэднэр л тодорхой болж ивэл тэднэр л өдөртнө. Тэгэхээр тэдний чинь хэрэгцээ хэрэглээ юу байх вэ гэхээр нэгдүгээр доён ухаан, хоёрдугаар авьяас тэгэл хөдөлмөргөл ингээл явах нь шээ. Юу тэгжил байлгүй. Урлаг байхгүй бол тэгэл арт түмж байхгүй, улсч байхгүй. Тийм л болно гэж ойлгоод шүү дээ. Одоо гэгээлэг хүний бодол сэтгэл амьдралд нь гэрэл гэгээ өгч идэг. Байнгын тийм дээш дэвшилтэй болгоно л хөтлж идэг их том зурчил гэж болно шүү дээ. Хэрвээ чинь тийм байгаа үст. Монгол олж ивэл одоо хэнийгээ яасан ч яг одоо хайшиж яасан. Харийг газар очиод өгсөн ч яг уу гэдэг үеэс шүү дээ. Тийм үст. Одоо ер нь тийм нэрсэр байж л байна шүү дээ. Тийм харахгүй нэг байж болохгүй шүү дээ. Нэг хэсэг ядарч байгаа хүн чинь тамиртал сон шүү дээ. Тэр үед нь л ирчүүж өгөх байх хэрэгтэй юм шиг. Мэдлэг бол нэг хэсэг. Авьяас урлаг гэдэг чинь бас нэг тэрний юм нэг хэсэг. Нэг нөгөөгөө байхгүй л гэдэгтэй л адилхан. Таны хувьд бас Монголынхаа хуучны сайхан уран бүтээлчдээс үлгэр жишээ авч явдаг гайхалтай тийм хүмүүс байдаг уу? Зөндөл байна л дөө. Зөвхөн зураг гэлтгөө хөгжим, дуу, кино, гончхон логон шаргуун дуу. Залуучууд одоо зохиогоод гач бас л ихгүй шүү дээ. Бас нэг нийгмийн шүүмжлэх бас нэг янз бүрийн их гэл. Тиймэрхүү юмнууд байхгүй бол бас болохгүй л дээ. Хүний чинь сургадаг юм чинь одоо багш нар л юм байна л да. Харваас нь эцгэх нь ингээл хөтлөл орвол багш нар нь өөрөө дээрээс нь амьдралаас орно. Багш бол мөнгөний бэж идэл байх л да. Хэн байх юм сайн. Ядуу сургаан оюучинка өгшөөч дондог гэлөө хөрөг юм бас тэр байлаач. Уран зургийн бэрээр яаж идэв ингээд ярамар арга техник байдаг. Зохиомж гэж юм ингээд. Одоо тэр шиг дуулалт орж ирсэн шүү дээ. Тэр хүн ч одоо бид нар ч зохиомжийн талын маш гоё санаа сэтэл заажсан маш их хэлдэг. Тэгээд алцтангой доод сургуульд амгалан багшурж байхдаа хүмүүст цэвэр юм баа хэрэгтэй. Гал чанарууд их заадаг байсан. Хүүхдүүд ч бас тийм хүмүүс ч бас зүгээр хэлж байгаа ч гэсэн маш том сургамж болтгий гэлээ. Хондог ингээд алдангийн амгалангой цэвэрчээ гэдэг нь юу гэхээр зураасан зурагч маш их олон материалтай харьцаад ирэхээр хог гардаг. Бодоо шунх цаас маас тэгэл нэг ил төшөлтөө шингэрүүлэгч найруулагч гэдэг. Тэгээд тэрийг цэвэрчээ гэдэг нь юу гэхээр тэр их замбраагийн дотор юм гарахаа үлчдэг юм л дээ. Ухаад нэг юм хэлээд авч хаатай болсноо гэдэггүй. Хар мянгаар хог ирээд тусдаг. Тэрийг амьдралаар сурсан. Нэг зураг ирээд болдог. Юм доогор ицсэн хог доогор очсон хог авах үзлээ. Тэр энэ дэвцсэн хогоо юмчлээ ястай. Тэр шиг хэцүү байдаг юм. Нэг юм руу улаараад ирэх нь хэвлэгч нь маш их хог гардаг гэдгийг л урьдчилал сануулал байсан юм. Тэгээд тэрнээс хаширсан. Бүх хогийн нэг газар, нэг юм нэг газар ингээд маш цагчтай байж ингэж үр дүнтэй нэгсэндээ цэвэрсэн боо гэдэг чинь үр дүнтэй бүтээлч вэ гэсэнтэй ялгаагүй л юм. Тэрнээс жирийн хүнд бол цэвэр байрлахаар нэг ингээл ойлголт тохиолтой юм. Угаацсан цэвэрлж нь яадаг.
Мэргэжил тодосоо ороод ирэхээр олон материалтай чинь тэр дундаа чи бүтээлийн юм бүтээх гэдэг хүн орчлон мартдаг юм хэлээ л дээ. Хаана юу тавьснаа гэдэггүй ингээл олон нөгөө нь юм хийх гээд бүтээл чанартай гоё юм болох айгүй их тийм цаг хугацаа. Дээрээс нь яг замраг юм даа зэгцтэй байх тийм хэрэгтэй гэдэг хэлээд байгаа. Нэг бүтээлч толоос үрд үдтэй зэгцтэй замраатай гэдэг юм саргаж байгаа айгүй. Тэр жижиг юм бас амар том соролтууд яваад байгаа. Алсын том соролт юм шүү дээ. Домдог өгшөөс дууханда удан ингээл усан найруулж ах дээр хөрөлж ингээд малчдаг юм лээ. Тэгээ сандрал мэдэхгүй гэхээр өсрөвчтэй. Заримдаа унцдаг ч юм уу. Гараар хөрөнгө гар заваараа гарууд нь бэртгээс аваа бэр нүрэ бодтойгоос аваа цаасаас аваарлаа. Тэгээ нөхөр явдаг гэсэн хатах гэж байгаа бэр дөнгөж дөрөөл шот бэрээрээ дотоод тавьчих байгаа хөрөлөө. Савд нэг бүгд ангаас шитнэ. Ах ийм мастер багт. Мастер. Ийм сэргэлэн цов. Мастер гэдэг чинь мастер л юм. Бүхэндээ мастер л байх хэрэгтэй байхгүй. Тэгээ харандагаа яаж ярих нь үү? Бэрээ унсын жижиг асуудал яаж ингэ зохицуулаад байна. Тэр чинь мэрэгжлийн хүнд ингэ жижилж хэлэхгүй болох нь зүгээр ярихаар ингийн юм шиг хэрнэ. Яг хүндээ бол маш том юм өгöd байгаа. Төгсөөд ирэхээр бол өөр шүү дээ. Хүний бэлгийн юм дандаа хар. Ажиллагаа нэг техник юм байхгүй. Хар ажлын тусалцааны ойлголт байхгүй. Зааж өгөх юм юм байхгүй ч байгаа. Тэр чинь бүгдийг өөрөө л одоо юу сурсан тэрүүгээр л одоо махан биеэрэл өөрөө сорно гэсэн үг шүү дээ. Одоо нэг манай хүүхдүүд ингээд яриад байгаа, хэлээд байгаа тийм жижигхэн тийм мастер юмнуудыг ерөөс тоохгүй. Одоо нэг зарим хүүхдүүдийг ингээд шүмжлөөрөө хүчээр өчрөөс ургаад байгаа юм шиг. Өсвгүй юмд нь авчираад ингээд албаас ургаад байгаа юм шиг. Тийм сонир хандлагатай. Аянда нэг хүүхдүүд сурах гээд ирсэн юмдаа аянда ингээд сэтгэлээ өгөөд яагаад гэх мэдрэг хүүхдүүд юу амарлал орчих гээд байдаг. Хийж байгаа энийг яадаг, тэрийг яадаг ингээд өөрөөс ингээд тэгжээс сурах хэрэгтэй гэдэг. Тэгч одооны хүүхдүүд ингээд тэр хэлжлээд энэ хэлжлээ тийм байдаг юм гээл тийм ажиллах хинэггүй юм. Бид нар үүдээ маш идэвхтэй юм дандаа харьцаж идэг байхгүй. Хар тайлбарлаж дандаа ингээд махан гараа харьцаж өдөр шүгтэй. Очроод ингээ энэ үүд ингэдэж шүү гэдэг чинь бас нэг том маш том сурвалт. Тэгвэл зарим нь бүр хүсээгүй юмд наваад ирсэн ч магадгүй болтох гэдэг байна. Хүчээр сурах гэдэг юм аа шүү дээ. Гойд сурах гэдэг юм. Намайг ч яатцаа хийжсэн юм заачих хэвээр сайн сэтгүүтэй байна. Тэрэндээ явандаа тэднэр чинь нэг алстаа нэг бүтээлч юм болно. Юм хийж бие даад сорно гэдэг юм байхгүй ч. Гэхдээ олон залуу хүмүүс бас мэрэгжилтэй гарчаад бүр нэлийн олон жил уран бүтээл хийсний дараа надаа өмнө нь ингэж хэлжсэн тухайн үед ойлгож байхгүй яаваа гэж гэдэг юм уу. Тийм байдлаар нэг амьдралаараа ойлгож ирсэн зүйлүүд их байдаг тий. Санаат болон сансаргүй чөж болно. Үгүй заагаагүй чөж болно шүү дээ. Мэрэгжлийн юм уу, суур юм уу, сой сургалт бол зайлшгүй заа. Тэд нар яд гэхээр нэг онлайн практиктай ингэж хослуулж байгаа. Яг ингээд биетээр нийлэгдэх байхгүй. Биетээр нийлгээд тэрийг мэдлэг болгодог байхгүй. Тэрнээс уншаад, судлаад за тэр чинь нэг мэрэгжлийн онцлог үйдэг байх л та. Тэг үйлдэл хийхгүйгээр ингээд сурчдаг. Тэг ойлгоод ингээд. Онлайн талын юм. Биднэрийг болохоор ингээд ерөөс биеэр үздэг байхгүй. Бүжиг үйж, хөгжиг үйж, нуруу үйж. Бүх хурлын төрлүүд яг гэдэг байхгүй. Заах юм бол илүү дутуу ярихгүй. Илүү дутуу гэхээр нэг абстракт сонсоор юугүй ингээд нэг начимор зурж чадахгүй нэг өмөлөөж иж болохгүй. Болдгүй. Тэгэхээр хамгийн гол нь ингээд зурдаг шүү гэж чиглэлийн зааж өгөө дараа чи төгсцөө нэ тэрийг кубизм абстракт зураг юу болгоно гэдэг нь контемпорари чинь юу ч танаас судлах. Тэг зурдаг. Зарчим байхгүй. Одоо тэгээд зарим сургуулиуд чинь шоугийн сургалт гээл өөр техник оруулаад тэ. Техник дарцаад байгаа юм л. Тэгтээ нөгөө зурах чадвар гэдэг юм ойлголтын суураар нөхгүй. Энэ сурах хэвээр юм уу сураагүй юм уу сурсан уу гэдэг бас том асуудал байна. Уран бүтээлч болох гэж бас зорж байгаа тэр хүсэлтэд шатаж байгаа хүүхдүүдэд эвгүйж зөвлөх үү? Ер нь ямар явах хэвээр юм уран бүтээлч болохын тулд тэр хүний гол амьсгалс нь мөрөөдөл шүү дээ. Ярмэлцэл мөрөөдөл. Мөрөөдөлтөө үнэж байгаа тэ. Хүсч мөрөөдж байгаа юм биелүүлж чаддаг байна. Энэ их хэцүү шүү дээ. Яг хүсэж байгаа юм хүн хэзээ шийд чаддгүй байхгүй угаасаа. Хайртай хойлонд төгс мөрөөдөл гэж байдаг учраас тэ. Тэгэхээр хүүхдүүд жижиг юм шантарч болохгүй. Мөрөөдөд хүсээд тэмүүлээд байгаа юм бол олж авах хэрэгтэй юм. Зураг зарах гэдэг юм, өвчин барих гэдэг юм, дуулах гэдэг юм тэ. Тэрийг тэртэргүй чиний бие чинь аян дотроос ингээд гिचгдэж гэдэг юм. Сэтгэлийн дуудлагаар чиний бие чинь ингээд сорилгодод ирсэн.
тэрийг чи өөрөө зөв нээж олж тэ. Тэрийг хамгийн гол нээх хэрэгтэй хамгийн дөрөв. Би юу дуртай юм, юу хийж чадчих юм, юу чадахгүй. Хүн чадахгүй юмор олцоор дууссан дэрлээд шүү дээ. Айгу хэцүү. Чаддаг юм уу хэрнээ одлон өнгөрөл носгосоор дууссан дэрлээд. Тэр учраас зүгээр гол юм эртгээ болж яваад зөв хүмүүжид төлөвшүүд мөрөөдлөө биелүүлдэг л хэрэгтэй. Тэр л өстой урлагийн маш том таашаал. Одоо дуучд байж байна. Айгу зовж арай гэж гарч ирэл тийм ямар эрчтэй дуулж байгаа тэр тийм. Хүнээсээ нэг амьдралаа ингэж хүний нүдэнд харагдлан үйлдэл дуулж чадчих. Тэр чинийг тэр хүнээс дуучны маш том тийм мөрөөдөл биелэл тэрийг хэрэгжүүлээд байгаа том жишээ байна. Дуугаас хүн үйлж яадаг чинь хүний сэтгэл хөдлөл хүч чадчих. Өөрөө тэр хэмжээгээр мөрөөдөл биелүүлж чадчихсан байна. Тэрнийхээ мөрөөдлөө өөрөө эзэмшиж чадчих. Нэг амир юм биелдэг. Мөрөөдлийг эзэмдэх гэж байна. Мөрөөд биелэхгүй юм эзэмдэх гэж байгаа яриад байгаа тийм. Мөрөөд биелдэг гэдэг хаваар л байдаг байх л та. Тэр болгон биелдэг ч юм уу биелдэггүй ч юм. Ямар ч гэсэн багасаа тэр нэг өөрийнхөө мөрөөдөд өсөж байгаа, эргэлзээд байгаа юм аа. Эртгэ болж байгаа. Эртгэн тусмаасаа тэр хэлмээр байна. Тэгээ мөрөөдөлд үнжигдэх чинь зөвхөн мөрөөдөд өссөн биш л та. Тэрийг биелүүлэхэд бол цогцгүй хөдөлгөөн. Шиг нэг юм оллоо. Тэрнийхээ төлөөс цоод бүргүй. Ерөөс сонж унтал тэр мөрөөдлийг биелтэн хийгэл хэрэг. Зогсолтгүй хөдөлгөөн хийж байна. Баянга ирлээ явуул. Ирэл хайгуул яах гэж нэмж яриад байгаа. Дандаа шин санаа, шин юм хийдэг. Хуучин юм хийгээ хэн сонирхгүй. Шиний хийж байгаа юм чинь заавал нэг тийм сэтгэлгээний хувьд, агуулгын хувьд нэг юм нэг төрөнд л байна. Мөрөөдөл чинь зөв биелэх гэсэн үг л дээ. Тэгжил зэх байна. Манай нэвтрүүлгийн сүүлийн асуулт. Ер нь Монголын нийгэмд таныг хамгийн их эмзэглүүлж байгаа тийм сэдв байна уу? Таны хувьд одоо тэгээ явж зүгөрөө тахаар зүйлийг юм гэлээ дугаархлахаар дөнгөө гэдэг юм гэлээ дугаараа тахаар галцуу гэдэг юм гэлээ гэдэг шиг. Гэхдээ чимээгүй байх их нэг нийгмээ нөгөө оролдоод эхлэв. Өчигдөрхөн дадгүйсэн өнөөдөр төд болчихлоо. Тэр жижигхэн л дээ яг асуудал нь жижигхэн хэрнээ баавгаар ингэ нөлөөлөд байна шүү дээ. Тэгэхээр чинь одоо ямар хэрэгтэй үед нь хэлж явах хэрэгтэй юм шиг хэрэггүй үед нь дуугаа байж хэрэгтэй ч юм уу заримдаа хүрдэ гэж боддог болоод байгаа шүү дээ. Зүгээр яхан урлагийн хүн гэдээ утгаар нэг хэсэг чинь талхмааслаа удаж байгаа юм зурагтай бантай нэг тийм нийгэм байсан гэдэг. Тэр үуч чинь зураал болоо л байсан шүү дээ. Тэр нэг тутгаар ингээ тэр чинь тийм өрөөсгөл болчихдог байсан шүү дээ. Гараад ингээ зураа ингээ ямар сайхан зураг авахгүй. Авах юмч байдгүй. Гэхдээ ер нь тэгээд урлагийн хүний өөрийнх нь орчин гэдэг чинь өөрөө их тийм үнзэг юм байна л да. Миний ойлгож байгаа. Урлаг ямар үед орчин тогтноод яг цэвэр өөрсдийнхөө хүчин чадлаа эрчтэй ичгдэг юм уу те. Нэг юм урлагийг бодитгоор орчин тогтнож чадах боломжтой юм гэхээр оюуханы тодорхой хэмжээнд төлөвшсөн. Нийгмийнхаа тодорхой хэмжээний бие даасан өөрийн үзэл бодлоо илэрхийлэх төвшөнд очсон тийм нийгэм давхар байх хэрэгтэй юм шиг байна. Тийм нийгэмд урлаг байна уу гэхээс одоохондоо бүдүүлэг жишээр бол одоо төрөний талхамаас л гэдэг шиг те. Би өнөөдөр үлбэрч гэж нэг гоё алтаа албага 1000 өөртөө тэрлэл ингээ хөдлөхгүй суугаад байвал яах вэ? Халбат хоолнож байхгүй ч гэдэг. Аймаг утгагүй шүү дээ. Одоо тийм усууд байдаг л та бүх мөнгөө зараад зураг авчихдаг. Тэр тэгээ яасан гэхээр төгсөлт нь галерей бол өөрөө байцсан. Тэгээ нийгэм өөрчлөгдөн, дэвшин, хөгжин, хөгжил дэвшил гэдэг итгэлтэй байсан юм шиг. Тэгээ өөрөө хувь хүнийхээ хувьд аягүй жаргалгүй шүү дээ. Ямар савхтай юм зөө өрсөн нэг сороо. Цэцгөө галерей гэдэг одоо байл та том галерей. Францч гэдэг гэсэн. Одоо тэр чинь зүгээр л ингээл байж байгаа нийгэмд үзүүлснийхээ төлөө зовж авсан зургаас харуулсныхаа төлөө ингэж. Тэгээ юу гэсгүй нийгмийн хэрэглээ гэх юм уу хэрэгцээ гэдэг юм уу тэр утгаар нь ярил юм чинь бас нэг тийм татлаас нөхцөл бүрдэж урлаг байж байгаа юм шиг ойлгогдоод байгаа. Дотроос ингээд сэтгэлээр хэрэглээ болоо хэрэгцээ болгоод тэрийг гүйцэтгүүлэх гэдэг шүү дээ. Энэ ямар учиртай хэрэг тэр нийгмийн тодорхой бүлэг хүмүүсийн хэрэглээ хэрэгцээ байгаад учраас тэр зураг дуу хөгжим одоо өөрийнхөө орчин тогтнох нөхцөлөөр бүрдүүлээд байна гэсэн үг. Тэр хязгаарч авахгүй ингээд байлгаад байвал хэж гарч ирэхгүй байлгаад байвал чинь урлагч өөрөө ингээд хөрөө янз бүрийн хэлбэрт орчихлоо. Тэгэхээр тийм нэг тодорхой орчин давхар байж явах ёстой.
мэрэгжлийн хэсэг юм ааш урлаг гэдэг. Тийм л юм шиг. Одоо Франц төгсчин л дээ хэдэн мянган зуун жилийн туршлагатай төвлөрч гисэн тийм соёлтой. Суурин соёл гэж ярих шүү дээ. Тийм соёлтой болсон. Өдөө хүртэл өчтнээж зураачдыг урлагийн төлөөлөгчдөг золигт гаргаад амьдралаар нь тоолвол амьдрал нь сүрэл тэгэл өдөө хүртэл ингээл юм дэ бүтээлийн аваад галзгалуунчлал дэлхийд гайхуулаад яваад байна шүү дээ. Манай тийм байгаагүй гэж хэлэхгүй л дээ байсан. Тэр хараар өсгсөлө харуулсан 2002 он. Тэгээс байсан юм одоо ингээд үзүүлээд харуулсан гайхуулаад одоо нийгэм баялаг болгоод юм шүү дээ. Тэрийг яг бодит баялаг болгоод нийгэмд наагаад яваад байгаа юм одоо юу гэдэг. Одоо тэр бүтээлүүдийн одоо үзэсгэлэнтэй үзэж байгаа хэсэг нь үү? Үзэхгүй байгаа хэсэг нь үү? Сонирхож байгаа юм дээ тийм. Тэгэхээр тийм харьцангуй ойлголт юм шиг байна. Нийгмийн хэрэглээ хэрэгцээ гэдэг чинь төгсөшгүй гэдэг ойлголт. Одоо ерөөсөө ах уу гэдэг чинь байнгын байж идэг. Сэтгэлгээ гэдэг чинь хүний сэтгэл чинь нэг л мөнхийн хөдөлгөөнд байж идэг учраас урлаг болдог. Хэзэл хүндрэлтэн зөрнүүдээр хөдөлсөн юм шиг. Тэрнээс тэгэл мэдгэр байна. Харин нийгэм тэрийг одоо нэг хэсэг хийсэн одоо ч дуртах хэрэгтэй гэж хэлээд байна. Манай нэвтрүүлгийн урилгыг бүлээн авч халуун дулаан өөрийнхөө сайхан үг сургаалыг залуучуудад харилсан танаас баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөө. За баярлалаа. Өчигөө манайг тоож ярьслага авч сонсогчтой минь уулзсан танаа хамт болт. Ариунууд цаашдын ажил амьдралд өндөр амжилт хүсье. За ирээдүйн бүтээлчд бүгдээр нь амжилт сууд бүтээлчд болох болтгоо гэж уриаллаа. За баярлалаа.